Бээжин бохоо олон улсын эмнэлэг нь Бээжингийн Тянтан наалын Чонгчинг дүүрэгт Бээжингийн хамгийн том мэдрэлийн Тянтан эмнэлгийн баруун талд байрлаж байна. Тус эмнэлэг нь классик болон модерн загварын орчинд хав тухтай таатай байснараа өвчтнүүд маань завиураа мартаж санаа зовох зүйлгүйгээр эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Мөн түүнчлэн өвчтнүүдтэй ийдэг харьцаа болон мэрэгжлийн ур чадвартай ажилчид цэвэрхэн тав тухтай орчинд хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр төргөн шуурхай эмчилгээ үйлчилгээг зөв үр дүнтэйгээр явуулж байна. Тус эмнэлгийн үрээ бол үргэлж таны дэргэд үргэлж асарч хамгаална. Бээжин бохоо олон улсын эмнэлэг нь байгуулагдаад 20 орчим жил болж байгаа бөгөөд тус эмнэлэг нь хятад улс болон дэлхийд мэдрэл болон мэдрэлийн мэс заслаар тэргүүлж байна. Бээжин бохоо эмнэлэг нь 10,000 м2 талбай бүхий эмнэлгийн барилга 100 гаруй ор болон өрөөнүүдээс бүрдсэн эмнэлэг бөгөөд Бээжин хотын олон улсад хандсан гол эмнэлэг юм. Тус эмнэлэг нь мэдрэл болон мэдрэлийн мэс заслын эмчилгээ үйлчилгээний чиглэлээр 20 гаруй жил ажиллах явцдаа хятадд төдийгүй дэлхийд тэргүүлж буй эмнэлэг юм. Мөн түүнчлэн мэс засал болон нөхөн сэргээх эмчилгээгээр бусад улсыг тэргүүлж байгаа юм а. Хавдар судлалын эмч нарын чадвар нь өвчтөн зөвхөн эмчлээ зогсохгүй тэдний сэтгэл санаа ямар эмзэг болсон байгааг ойлгох явдал байдаг. Ийм учраас тус эмнэлгийн эмч нар өвчтнүүдтэйгээ тулж ажиллахын зэрэгцээ тэдний сэтгэл зүйн байдал дээр тусалцаа үзүүлэх тал дээр төлхөө арга хэмжээ авч тэдэнтэй ээлдэг харилцдаг явдал нь мөн давуу тал болж байгаа юм а. Тус эмнэлгийн эмч ажилчид бүх өвчтөн үйлчлүүлэгчтэй сэтгэл зүйн дэмжлэг өгч тэдэнд халамж анхаарал тавьж эрүүл ад жаргалтай амьдралын төлөө инхүү үйлчилж байна. Сайн байцгаана уу? Намайг Шауди хан гэдэг. Хан эмчгээд дуудаж болно. Би эрүүл мэндийн байгууллагад ажиллаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд би хүний тархины талаар судалсан бөгөөд одоо хүртэл судалсаар байгаа. Учир нь хүнд хамгийн хэрэгтэй зүйлийн нэг нь хүний тархи байдаг. Тархи хэрхэн яаж мэдрэл нөлөөлдөг, за мөн хүний тархины эдисийг үзэх юм бол их сонирхолтой байдаг. Тархи мэдрэлийн талаар судалж явах хугацаанд би гавлын суур хэсгийн хортой хоргүй хавдрууд, тархины хавдрын мэс засал, тархины мэдрэлийн мэс засал, менингит, глиома зэрэг өвчнийг судалж хэрхэн эмчлэх талаар мэрэгшиж байна. Бүгдийг дурдвал цаг маань хүрэлцэхгүй биз дээ. За би Австрали, Япон, Америк гээд гадаадын улсуудад суралцж байсан л та. Одоогор би Бээжингийн бохоо олон улсын эмнэлгийн мэдрэлийн мэс заслын дасгийн даргын үргийг гүйцэтгэн ажиллаж байна. Манай Бээжингийн бохоо олон улсын эмнэлэг нь үйл ажиллагаагаа явуулаад мөн л 20 гаруй жил болж байна. Бид Азийн шилдэг мэдрэлийн эмнэлэг болох Тянтан эмнэлэгтэй хамтын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд манайх олон улсын өвчтөн хятад улсад хүлээн авч үйлчилдгээрээ давуу талтай. Бээжин бохоо олон улсын эмнэлэг нь гадаадын болон дотоодын өвчтнүүдийн ихтгэл найдварыг хүлээсэн эмнэлэгтэй. Бид олон бусдаас ялгарх чадваруудтайгаас нэгэн онцлог чадвар бол манай хамт олон тархины хавдар авах хагалгааг хийж байх үедээ туяа эмчилгээ болон химийн эмчилгээг хагалгаан дундуур хийж байгаа. Энэ нь дэвшилттэй болж байна. Ингэснээрээ тухайн өвчтөнд илүү хялбар болж байгаагаас гадна түүнийг бүрэн эмчилж байгаа юм. Бид мэдээж энэ бүх эмчилгээг тухайн өвчтний биеийн онцлог болон тухайн өвчтөнд тохиолдож болох эрсдлийг давуу талыг харж байж хийдэг. Тухайн өвчтөнд аль эмчилгээ нь илүү эрсдэлгүй байна гэдгийг харж байж эмчилгээгээ хийдгийг би дахин тодтогч хэлмээр байна. Бид тархины хавдрыг эмчлэх олон аргуудыг байнга судалж өөрөөр улсын эмч нартай хамтарч ажилладаг. Бид өнөөдрийн байдлаар хүний биед байгаа хортой эсийг багасгадаг TTF эмчилгээг Америк, Японтай хамтран ажиллаад эхний 10 хүнд энэхүү эмчилгээ хийгээд байгаа. Америк улсад мэс заслын эмч нар нь 90% баталгаа өгдөг бол манай эмнэлэг нь 95% баталгаа өгсөний дараа мэс ажилдаа ороод 98% амжилттай гарч ирдэг. Учир нь манай эмнэлэг нь Азид тэргүүлдэг 2 эмнэлгийн нэг. Магадгүй сүүлийн үед бид дэлхийд тэргүүлж байгаа хаа. Манай эмнэлэгт дэлхийд гайхагддаг тархины хавдрын мэс заслын тоног төхөөрөмж байгаа л да. Бидний ажлыг энэ төхөөрөмж маань илүү хөнгөвчилж өгдөг бөгөөд илүү баталгаатай болоход тусалдаг. Харин би одоо энэ мэдээллийг үзэж байгаа хүмүүст зориулан тархины хавдрын шинж тэмдгүүдийн талаар мэдээлэл өгье гэж бодож байна. Тархины хорт хавдрын эхний шинж бол толгой өвдөх явдал байдаг. Толгой өвдөлт нь хөнгөн, хүнд, тогтмол, мөн намжилт, дахилттай явагддаг онцлогтой. Гэвч толгойн өвдөл бүр тархины хавдар биш байж болох тул та санаа зовж байвал эмчэд үзүүлэх хэрэгтэй. Хэрв тархины хорт хавдартай болсон бол дараах шинж тэмдгүүдээр илэрдэг. Үүнд ой тогтоолт муудаж, ярих эсвэл хэлий гэж бодсон зүйлээ үгээ санахад хэцүү байх, харах болон сонсох, үнэрлэх, амтлах мэдрэмж өөрчлөгдөх, таталт илрэх, за энэ хүнд эсвэл дунд зэргийн таталт үүсэх,
ухамсарт үйл ажиллагаа, мэдрэхүй алдагдах, эсвэл булчин таталзах, биеийн зарим хэсэг суларч саажих, тэнцвэр алдагдах, ерөнхийдөө бас ууртай болох шинжих гардаг. За мөн идэхгүй, нойрмог болох эсвэл хувь хүний зан чанар өөрчлөгдөх, дотор муухарж бөөлжих, эдгээр шинж тэмдгүүд илэрсэн ч тархины хорт хавдар биш, мөн өөр шалтгаантай холбоотой байж болох учраас та эмчид даруй хандхан чухлаа. Харин одоо би тархины хавдрын оншилгооны тухай бас мэдээлэл хүргье гэж бодож байна. Тархины хавдрыг ихэвчлэн тодосгогчтой MRI болон компьютер томограф, ST шинжилгээнүүдээр оншилдог. Мөн хортой хоргүй болон илүү нарийн шинжилгээг хийхин тулд эдийн шинжилгээ хийж тодорхойлж гаргаж ирнэ. MRI, ST бусад шинжилгээний үр дүнг үндэслэн эмч хавдрын үе шатыг тогтооно л доо. Үе шат нь хавдрын хэмжээ, үсэрхээлэл зэргийг тодорхойлж өгдөг. Тархины хавдрын ургалт болон орчны эдэд нэвтэрсэн байдлаар нь 1-4 үе шат болгон ангилдаг. 1-2 дугаар үедээ хавдрын ургалт хамгийн удаан байдаг. Харин бага хэмжээний хавдар гэх юм бол 4-р үе шатанд хамгийн хурдан ургана. Тархины хавдрыг мэс засал хийх, хим, туяа, даавар эмчилгээ болон гамма няф мөн ТТБ гэх мэтийн олон аргаар эмчлэх бөгөөд эдгээрийг хавсруулан хэрэглэж болдог. Тархины хавдраар өвчлөгсдийн дээлэн хувийг хүүхдүүд эзэлж байна. Жишээлбэл манайд ирж эмчлүүлж байгаа энхчин охин нэг жишээ нь болж байна. Тэгэхээр эцэг эхчүүдийн анхаарах зүйлс гэвэл хүүхэд тань шалтгаангүйгээр бүдэрч унах нь олон болох, бөөлжж дотор нь муухарж байна гэж хэлэх, нүдний хараанд нь өөрчлөлт орж байгааг мэдэх, толгой өвдөж байна гэж олон удаа хэлж байвал та хүүхдээ эхний ээлжинд яаралтай мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Бухуу олон улсын эмнэлэг нь өвчтнүүддээ эмчлүүлээд гэртээ харих үед нь тэдний гэр бүлийн гишүүдэд цаашдаа хэрхэн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх тал дээр маш сайн зөвлөгөө зөвлөмж өгөх бөгөөд тэднийг гэртээ хэрхэн асрах тал дээр ч мөн хамтран ажилласаар байна. Тус эмнэлгийн нарийн мэрэгжлийн эмч нарын жишээ гисэн гадаадад сурч боловсрсон өндөр мэдлэг чадвартай эмчнэр төдийгүй өнөөгийн байдлаар дараах эмчилгээ үйлчилгээг тус эмнэлэг үзүүлж байна. Үүнд глиома, өнчин тархины хавдар, тархины цүлхийлт, нугасны хавдар, гавл тархины гэмтэл, гавлын гэмтэл, мэдрэлийн гаралтай тархины хавдар, тархины хортой хавдар зэрэг өвчнөд хамгийн үнэн зөв оншилгоо эмчилгээнүүдийг хэн үйлчилж байна. Тус эмнэлэг нь үйлчлүүлэхтэй зориулсан 24 цагийн соёлын асаргааг хийхин зэрэгцээ тайван байдалд эрчимжүүлэх бүхий л орчин бүрдүүлж тансаг зэрэглэлийн өрөө болон олон улсын эмнэлгийн стандартын дагуу энхүү үйлчилж байна. Бээжин бухуу олон улсын эмнэлэг нь хятадд төдийгүй дэлхийд тэргүүлж байна. Анх хоёр өвдөг нь жоохон сөхрөөд тэгээд уйлаад хичээлдээ айгүй муу болоод юм хум бичгтээ хүртэл айгүй хэцүү уйлаад айгүй өөрт нь айгүй зөөртэйсэн. Тэгээд бид нар тэрийг мэдэхгүй хичээл номоо хийсэнгүү ярьсангүү гэд ингээд байдаг байсан. Ерөнхийдөө бол 16 оны 12 сараас хойш 12 сар 11 сараас хойш ерөнхийдөө тэр хавдар нь ер нь үүсч эхэлж исэн юм бид нар мэдэхгүй байсаар байгаа тийм болгоцсон байна. Сайн байна уу? Миний найз надад энэ эмнэлгийн талаар хэлж өгсөн юм л та. Тэр найзын минь хүү Султан миний хүүтэй ижилхэн онцтой байсан. Султаны ээж энэ эмнэлгийг хайж олоод хүүгээ эмчлүүлж байсан. Одоо Султаны биеийн байдал маш дээрцэн байгаа. Миний хүү Артем төрхийн хүндрэлээс болоод тархиндаа гэмтэл авсан. Орос улсад эмчилгээ хийлгэж байсан. Физик эмчилгээ, массаж гэх мэтээр эмчлүүлсэн боловч огтхонч дээрдэггүй. Тэгээд бид найзынхаа зөвлснөөр энэхүү эмнэлэгт ирээд 5 хоног байна. Артем зооноор холлдог. Мөн тэр ханиалгаж огт болохгүй. Тиймээс бид энэ аппаратаар түүний шүлсийг байнга соруулж байдаг. Бид эмчилгээгээ хийлгэж Артемийн биеийн байдал эрс сайжирч байгаа. Маргааш хаалгаандаа орно. Артем маань сайжирнаа. Сайн байна уу? Би Араб улсаас бухуу эмнэлэгт 20 хоногийн өмнө ирэн эмчлүүлж байгаа өвчтөн байна. Би энд ирэхдээ тархиндаа цус харвалттай, юм ярьж чадахгүй, хөл гар хөшинг байдалтай ирсэн. Ирээд 3 удаа нуруундаа зүү тавиулж, 2 удаа гараа зүү тавиулж, 2 удаа гарандаа зүү тавилсан. Эмнэлгийн үйлчилгээ маш сайхан санагдсан. Эмч нарын хандлага ойр дотно, өдөр ирэх тусам бие минь дээрдэж байгаа болохоор би бухуу олон улсын эмнэлэгт ирж эмчлүүлсэндээ маш их баяртай байна. Одоо миний бие их сайн болж байгаа. Баярлалаа та бүхэнд. Тус эмнэлгийн бүхий л ажилчид нь зөвхөн хүний төлөө байдаг бөгөөд дэлхийн зах зээлд хамгийн хямд зардаар оншилгоо, эмчилгээ, мессежбэрийг хийж байгааг та бүхэнд онцлон дуулгаж байна. Харин тус эмнэлэг нь дэлхийд ховорхон тооцогддог энэ чиглэлийн хамгийн сүүлийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан энэхүү эмчилгээ, үйлчилгээ, мессежбэрийг явуулж байгаа бөгөөд та бүхний харж байгаа энэхүү өрөө нь Азад 2 байдаг мессежбэрийн өрөө юм.
Энэ өрөөг тогтжуулахад 3 сая долларын зардал орсон болохыг тус эмнэлгийн хамт олон онцолж байсан. Түүнчлэн энэ өрөөнд эмчнэр хагалгаа хийснээр тэд цагаа хэмнээ зогсохгүй ямар нэгэн гинтийн асуудал эрсдэл үүсгэс энэхүү тоног төхөөрөмж урьдчилан сэргийлдэг гэдгээрээ онцлог юм. Тухайн хүний тархийг судас гавл гэд дотор нь байгаа гэмтэл нэг бүрийг нарийн харахад энэхүү төхөөрөмж машин тусалдаг байна. Ингээд нарийн харснаар бид өвчтнөө ямар эмчилгээ хагалгаа хийхийг сайн мэдж чадна гэсэн үг юм а. Тус төхөөрөмж дээр ажилладаг эмч нар энэхүү төхөөрөмж машина гарын хуруу шигээл сайн мэддэг. Энэхүү хагалгааны өрөөнд мис ажиллахаар хийснээр 98% амжилттай болдог гэдгийг дээр дурдж байсан. Энэхүү инхчин охин Бээжин бохоо олон улсын эмнэлгийг зорьсноор аюулт өвчнөөсөө салж энэхүү эрүүл сарвал амьдралын төлөө элэг бүтэн наймсэглэн тэмүүлж байна. Сайн байцгаана уу, намайг Пингфу гэдэг. Би инхчин хагалгаа хийсэн 5 эмчийн нэг нь байна. Би зөвлөх эмчээр хагалгаанд оролцсон. Анх инхчин охин маань эмнэлэгт ирэхдээ Монголд шунт суулгах хагалгаанд орсон байсан л да. Харин хавдраа ахуулах боломжгүй учраас хэд томорсон бас маш хэцүү байрлалтай хавдар байна гэд ирсэн. Инхчин шунт суулгахын өмнө дотор нь муухаардаг, толгой нь маш хүчтэй өвддөг, нүдний хараа нь өөрчлөлттэй байсан. Харин шунт хагалгааны дараа өвдөлт нь намцсан, мөн дотор нь муухаарах нь багассан. Инхчин охиныг Монголоос манай эмнэлэгт ирэх үед нь бид түүнд хэрэгтэй байсан бүхий шинжилгээнүүдийг болон хагалгаа хийж хавдрыг нь авах бүрэн боломжтойг мэдэрсэн. Инхчин охиныг Монголоос манай эмнэлэгт ирэх үед бид түүнд хэрэгтэй байсан бүх шинжилгээг хийж хагалгаа хийж хавдрыг нь авах бүрэн боломжтой гэдгийг олж тогтоосон. Түүний биеийн байдал муудаж хагалгааны өмнөх өдөр 2 чихэн юм сонсгоо болж байсан. Бид түүнд яаралтай хагалгаа хийхээр шийдэж хагалгаа хийсэн. Инхчингийн хагалгаа нэлээд хүнд хагалгааны нэг байсан л да. Хагалгааны үеэр түүний хавдар баруун нүдний мэдрэлээс ургаж эхэлсэн гэдгийг бид мэдсэн. Хагалгааны дараа тэр их халуурж байсан ч бид эмийн эмчилгээ хийж биеийн байдлыг сайжруулсан. Одоо бид эдийн шинжилгээний хариуг хүлээж байгаа. Энэ шинжилгээнээс шалтгаалж түүнд хийгдэх дараагийн эмчилгээний заавар гарах болно. Одоо инхчин маань хоолнд сайн, чихэн хэвийн юм сонсож, өөрөө алхаж, биеийн байдал нь маш сайн байгаад бид их баяртай байна. Ганбаатарын инхчин охин одоо 9 настай. 2017 оны 3 дугаар сарын 9-нд анх гэмтэл цог судлалын үндэсний төвд MRI шинжилгээ өгснөөр тархиндаа хавдартай гэдгээ тэр мэдсэн. Түүний тархинд 5.4 см том хавдар ургасан байсан. Монголд ийм том хавдар авах боломжгүй учраас түүний ар гэрийнхэн гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Ингээд хагалгаа хийх боломжтой эмнэлгүүдийг хаж инхчин охины MRI-ийн зургийг олон орны олон эмнэлгүүд рүү явуулсан. Харин эрлийн эцэст Бээжин хотын бохоо олон улсын эмнэлгээс эмчлэх боломжтой. Харин эмчилгээний төлбөр 108 сая төгрөг болно гэсэн мэдээг хүлээн ав. Эмчлүүлэх бүхий л боломжуудыг инхүүтэд хайж эхэлсэн. За инхчин охины маань биеийн байдлын талаар ингээд хэлэх чинь. Инхчин маань 3 сарын 9-ний өдөр анх гэмтэл цогыг судлалын үндэсний төвөөс тархиндаа хавдартай гэсэн ийм онш авсан 5.4 см том хэмжээтэй байна гэдэг ийм оншийг 3 сарын 9-нд авсан юм аа. Тэгээд 3 сарын 16-ны өдөр 3 дугаар эмнэлгийн шатны нэрмжид 3 дугаар эмнэлэг дээр хагалгаа хийсэн. Тэгээд энэ хагалгаанд болохоор инхчингийн тархинд гуурс суулгаж тархинд нь байгаа шингэнийг доош нь гадагшлуулах зорилготой тэгж тийм хагалгаа хийсэн. Тэгээ энэ хагалгаа бол хавдранд нь ямар ч нөлөөлсөн тийм хагалгаа биш. Зөвхөн одоо өвчнийг арай жоохон багасгах, тэгээд инхчин арай жоохон зовиоргүй байлгах зорилготой тийм хавдар байсан. Ягаад Монголд болохоор хавдар авах тийм хагалгаа хийх боломжгүй юм билээ. Учир нь энэ хавдар нь 5.4 см буюу ийм том хэмжээтэй болсон учраас энэ хавдрыг авах боломжгүй, тоног төхөөрөмж гээд иймэрхүү юм зүйл байхгүйгээс болоод хавдрын дээр одоо хавдрыг авах боломжгүй байсан. Тэгээ бид нарт болохоор инхчин маань Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн тийм хариу өгсөн биднэрт. Энэ охин гадаадд эмчлүүлэх шаардлагатай гэж. Тэгээ энэ хариуны дагуу бид нар Бээжингийн бохоо гэдэг эмнэлэгт хандаж захиа бичсэн. Инхчингийн MRI зургийг болон тухайн үеийн өвчтний шинж тэмдгүүдийг ингээ явуулаад танах эмчилгээ хийх боломжтой юу гэд ингэж Бээжингийн бохоо эмнэлэг рүү болон Солонгосын Сөүлийн их сургуулийн эмнэлэг хоёр руу захиа бичсэн юм аа. Тэгээд захианы хариунд маань Солонгосын Сөүлийн их сургуулийн эмнэлгээс бид нар хавдрыг авч чадна. Хавдрын дараагийн эмчилгээг бас хийж чадна. Энэ нь гэхдээ нийтдээ 280 сая төгрөг болно гэж хэлсэн. За харин Бээжингийн бохоо эмнэлгээс болохоор
нийтдээ 350 мянган йен болох боломжтой. 350 мянган йенд багтаагаад бид нар эмчилгээгээ хийх боломжтой гэж хэлсэн. Хавдрын авна. Дээрээс нь бусад эмчилгээнүүдийг бас хийх боломжтой гэдээ ингээ хэлсэн юм аа. Тэгээ бид нар үнийн хувьд бол бага сонсогдсон нийтдээ 350 мянган йен, 300-аас 350 мянган йен гэдэг маань бол ойролцоогоор 108 сая төгрөг болно. Энэ үнийн дүн бол төсвийн ажилтай гэр бүлийн хувьд бол маш их хэмжээний мөнгө. Энийг ингээ гаргаад хүүхдээ эмчлүүлэхэд бол нэлээд хүнд байсан. Тэгээ бид нар найз нөхдүүдээрээ инхчингийн ээж аав бид нар бүгдээрээ нийлж агаад инхчиндээ хандив босгож эхэлсэн. Тэгээд ийм захиа хүмүүс рүү явуулаад улсын их хурлын гишүүд, бусад албан байгууллагууд, ард иргэд рүүгээ бид нар ийм захиа явуулаад хандив гуйж эхэлсэн юм аа. Тэгээд энэ хандив маань Монголд ингэж босоод хандив цуглуулад ингээд нийтдээ болохоор 20,265 йентой бид гурав Монголоос Бээжинг зорж ирсэн. Тэгээ энэ мөнгөөрөө эхний ээлжинд бид нар ямар ч байсан инхчингийн шинжилгээг хийлгээд яг ямар нөхцөл байдалтай яаж ер нь эмчилж болох арга тал байна уу? Юмыг яаж мэдхүүгээ гордоод наашаа энэ эмнэлгийг зориод хүрээд ирсэн. Тэгээд шинжилгээгээ хийлгэчээд байжсэн чинь инхчингийн биеийн байдал буудаад чихэн юм сонсохгүй, чихэн дотор нь гэлгар ууд шажигнаад байна гэж хэлсэн. Тэгээд бид нар эмнэлэг рүүгээ хурдан хурж ирээд эмчтэй ингээд инхчингийн биеийн байдал муу байна. Биеийн жоохон сонирн болоод ордоод эхэллээ гэд хэлсэн чинь эмч нар ямар ч үс ихний ээлжинд шууд хагалгаагаа хийя. Тэгээ хагалгаагаа хийгэнгүүт дараад нь төлбөрийн асуудлын талаар ярилцъя гэж хэлээд инхчинд маань хагалгаагаа хийгээд өгсөн эмнэлгийн зүгээс. Хагалгаа хийх үедээ бид нар болохоор 55 мянган йен нийтдээ төлсөн байсан. Тэрнээс өөр мөнгө бол төлж чадаагүй. Бид нар хандив цуглуулад аав нь машина зараад бүх юма зараад ингээд 55 мянган йен болсон нийтдээ. Тэгээ эмнэлэгтээ 55 мянган йен төлөөд инхчин хагалгаа хийлгэсэн. Инхчин маань болохоор хагалгаагаа хийлгээд хавдраа бол авахулсан. Одоо дараагийн шатны эмчилгээг хүлээж байгаа. Энэний хариуг маргааш эмч нарын зөвлөлөөр хэлэлцэж хагаад хуралдаж хагаад ямар эмчилгээ хийх вэ гэдгийг шийднэ. Тэгээ бид нар энийг хүлээж байгаа. Инхчингийн биеийн байдал мал дээрдэж байгаа. Урд нь байсныгаа бодвол Инхчин өхнөр гэрийнхэн ээлтэй ертөнц төрийн бус байгууллагынхантай уулзаад хайрын хүч нэртэй аянд нэгдэж анхны эмчилгээнд нь явах болсон. Хайрын хүч аяныг монголчуудын дунд зарлаж, элэг нэгт ахын дүүс маань нэгдэж, инхчин өхөнд тусалж эхэлсэн. Бүгд хүчээ нэгтгэн эздэгсэн боловч түүний эмчилгээний зардал бүрдэж чадаагүй бөгөөд эмчилгээгээ хийж эрүүл болох горилготой Бээжин хотыг зорилоо. Бээжин хотын Бухаа эмнэлэгт очиод эмнэлгийн зүгээс инхчин өхний биеийн байдлыг харгалзан үзээд яаралтай хагалгааг маш хямд зардлаар хийж өгсөн нь маш их баяр хөөргийг авчирсан. Одоо инхчин өхний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд түүнд үргэлжлүүлэн туяа эмчилгээ хийх шаардлагатай байгаа юм а. Өвчин шаналсан өнчин өхөн өрөвдөх сэтгэлээр шувуу хийжээ. Хийсний тоогоор нь нас уртсах хуучны домогт идэхэн биширчээ. Гэх энэ дууны үгс яг одоо бодогдно. Дайн дажны хөлд нэрвэгдэн түүнээс үдэн хүнд гэмтэл авсан энэ охин хүслээ шувуунд дайж нас гуйж буй тухай өгүүлдэг. Сэтгүүлч би уянгийн ямар нэгэн халил оруулахыг хүсээгүй энэ мөрт яг одоо инхчин охинд хүч болж байгаа юм а. Тэрээр одоо Бээжин хотын Бухаа эмнэлэгт хагалгаанд орох өдрөө тоолон хүлээн суугаа. Өмнө нь маш олон удаа зовир илэрч байхад тархинд нь үүсэж байгаа хавдрын тухай хинч мэдээгүй. Тэр тархинд нь оршсоор томорсоор байсныг 3 сарын ихээр охин юм харахгүй болохтол мэдсэн юм. Түүний аав ээж тэдний найз нөхөд бүх хүчээрээ зүтгэн байж 8 сая төгрөг цуглуулan Бээжинд очиж шинжилгээ өгөхөд тархинд буй хавдрын хэмжээ 2.1 см-ээр томорч 5.4 байсан хавдар 7.8 см хэмжээтэй болсон байгаа нь шинжилгээгээр нотлогдсон юм. Тэгэхээр бидэнд 1.2 см-ээс томорхоос өмнө хагалгаанд оруулж амжуул охин үрэн аврах боломжтой гэсэн хариуг Бээжин хотын олон улсын Бухаа эмнэлэг өгсөн юм. Тийм ээ, аврах, амьд байлгах, ирээдүй бэлгэлэх бүрэн боломж байна. Хоромтой уралдаж жаахан охинд байгаа энэ боломж 108 сая төгрөгийн үнэтэй. Энэ мөнгнөөс бид 8 сая төгрөгийг цуглуулж чадсан.
Мөн бохоо эмнэлгийн ажилтнуудаас эхлээд хятадд сурж байгаа монгол оюутнууд хоорондоо хандив босгож ам бэлгэлэх аянд хамтдаа нэгдсэн юм. Мөн эх орондоо онцлогдох, эмчлэгдэх боломжгүй байгаа хүүхдүүдэд зориулан ээлтэй ертөнц төрийн бас байгууллагаас зохион байгуулж байгаа хайрын хүч аянд нэгдэж тал талд охиноо аврах хүмүүсийн хүрээ өнөөдөрч нэмэгцээр байгаа юм. Өнөөдөр энэхүү олонний хүч нэгдэн байгаач цаг хугацаа өнгөрөх тусам тархинд байгаа хавдар томорч буй аюул биднийг түргэн хурдан гэж яаруулан байсан юм. Харин Бээжин хотын бохоо олон улсын эмнэлгийн эмч сувилагч хэд өвчтөнд бүхэл сэтгэлээрээ ханддаг. Тэр дундаа Монголоос зорин очсон 9 настай бяцхан хөөрхөн ингчин охинд сэтгэл зүрхээрэн хандаж түүний аюул төвчнийг үгүй болоход дэм тус болж өөрсдийн ур чадвар мэдлэг оюунаа зориулан эмчилгээ үйлчлэгээг үзүүлж буй Бээжин хотын бохоо эмнэлгийн хамт олонд гүн талархал илэрхийлж байна. Ингээ манай охин ингээд Бээжингийн бохоо эмнэлэгт хаалганд ороод амжилттай хаалганд ороод ирсэн. Гэртээ ирсэн байгаа. Тэгээд хаалганд ороход ингээд тус тэмцсэн, хандив өгсөн бүх хүмүүстээ ингээд баярлалаа. Хандив өгсөн ах эгчнэртээ маш их баярлалаа. Туссан бүх ах эгчнэртээ дуудуулж өгье. Нарангэрлийн хилчтэй сарангаа ижимээ дэлгэр сайхан хараагаараа дэлхий ертөнц мишэж байна. Бүэн сайхан дуугаараа бүх дэлхийг уяраа. Монгол хүмүүр эрүүл сарвал аз жаргалтай амьдрахын төлөө Бээжин бохоо олон улсын эмнэлэг.